Сайн байцгаана сонсогчдоо Гино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За эхний захлыг намайг нэлээ уйлуулсан захлаар эхлэе гэж бодож байна. Дараагийн захлууд мэдээж бүгд сонсогчоос ирсэн захлууд байх болно. Ингээд эхний захлыг эхлүүлцгээе. Захиа өрх өдрийн мэндийг хүргэе. Өвчнгүй бол баян гэж захлаа эхлүүлье. Энэ амьдралын нухчаан донд нэг их төөртөхгүй, илүүчгүй дутуучгүй л амьдардаг байлаа. Хүмүүсийн хил амны бай болох үеч гарна. Гэвч сайн аав ээжийн сайхан ханийн буйнд идэлж үзээгүй зөөлгүй, идэж үзээгүй амттангүй, унаж үзээгүй унаагүй гэхүүдээ. Амьдралыг зөв заалж зөвлөлдөж явсны хуу маш тайван сайхан амьдарч хайр халамжинд дунд л туйлсан. Босгосон амьдрал маань яг сайхан. Одоо л хоёлаа ийшээ жаялээ, тийшээ ч явж үзье гэх үед нөхөр маань элэгний хатварлын өвчнөөр 4 жил шаналсан. Энэ хэмжид үзүүлбэл итгэж юм шиг санагдана. Тэр хэмжид авчвал босоод ирэх юм шиг итгэл төрж, эмч бүрийн царайг харна гордлох тань. Энэ нэмийг өчгөл энэ тариаг тариалчихвал яг зүгээр болно гэж итгэнэ. Хөтлүүлж аймаг алгасаад хот яваад ирнэ. Имлэг твдүүлэн өвчнөөсөө улбаатай зөөлөн готол зөөлөн суудалт суулгана. Чадах бүх нээл хийнэ. Ингэж авсаар маш хожуу үед нь их сайн эмчийг олж авсан ч бүх зүйл оройтсан байсан. Тэр эмчтэй маш их баярлаж талархаж явдаг. Арай гэж олоод очисан эмч маань. Даанч хож үйдээ оржээ. За гэхдээ яах вэ? Эцсээ хүртэл үзнэхөө, эмчилнэхөө гэд ханцуу шамлан эмчилгээндээ орсон. Тэр хооронд хөх хот сайн гинэ гэж хүнээс сонсоод тэр үедээ нилээн их мөнгө босгоод л явж байлаа. Хөх хотод очиход эмч нар нь яг энэ Монгол эмчийн картан дээр бичсэн онос зүг байна. Энэ эмчилгээг хийн гэхэд нь хоёулаа хүний нутаг твтэж байхаар Монголда нөгөө эмчтэй очигээд буцаж байлаа. Ийм маягаар 4 жил явсан. Нэг л өдөр эмч намайг дуудаад. За одоо бидний зүгээс эмчилгээ ер нь дуусчихсан. Одоо дуртай эдэг гэснийг нь идүүл, дуртай юу уун гин бүгдийг нь уулга идүүл гэж хэлээд. Гэхдээ нэг ямыг сайн санаарай. Доош оцоос алдахгүй. Ер нь амаараа цусаар бөөлжөд унаа. За дууслаа л гэсэн үг. Сэтгэлийн хаттай байна шүү гэв. Тэр зөвлөгөө үнэхээр амар. Ойлголоо гэж хэлээд тань дээр очиод. Миний ханиг одоо гайгүй болсон. Юу дуртайгаа идэж ууж болно гэсэн гээд хуурч. Ойлгохгүй тисэж байсан тэр үе. Эмчилгээ хийлгээд нааша цаашаа явхад их юм болноо. Нэг удаа бүр машинаар явбал дөрөгчхөн гээд галт тэрэгний хагас зөөлөнд нь авч явж байхад цусаар өгөөд бөөлжөөд хүн ер нь 2-3 удаа хүчтэй өгөхөд ямар ч тамир тэнхээгүй болдгийм билээ. Босч чадахгүй нөгөө галт тэрэгэнд 2 суудлын хооронд цусаар бөөлжөөд дархны вокзал дээр түргэн дуудаж як гэдэг тариа хэлгээд зүүн хараа дээр бас түргэн дуудаж цус тагтах тариа хэлгээд үнээс цааш зогсоох хүртэ байгаагүй юм. Вогоны купе нийл цус болсон байхад үйлчлэгч нь намайг загнаж яах гэж ийм хүн авч явдгийг би л цус цэвэрлэхгүй шүү гэв. Би уйлаад ихчтэй хувийн алж өргөч би цэвэрлжээ уучлаарай гэд нүжирсэн цусыг 2 алгаараа хутгаж хийгээд цэвэрлэж дуусгасан. Энэ үед хань минь ярагч тэнхээгүй байж би чамаагаа айлгачглаа гэж арай ядаг хэлсэн. Чи минь тэсэн шүү одоохон хот орлоо одоохон гэдэл. Ингээд дөнгөж ухаантай хот орлоо. Аава ээжээ гэж дуудах үрсийнхээ хоолойг сонсоод хүн ямар их баярлдаг гэж. Ямар ч өвчин хүндрээ цэцтэй толхаараа хэсэгэн зур эрүүл юм шиг болж хуурдаг гэж үнэн шүү. Хайрт хань минь 1-р эмнэлгийн сэхэнд өөд болсон. Хорвоо хөмрөг шил болж нэг мэдсэн би биеийн тамирын өмд цамс подвалх тэрчгсэн уйлаад зогсож байсан. Гинэ тухайн ороод юу илээ гэд тэрсэн хувцсыг нь хартал дотор нь төрсийг нь байж гин. Ботлоо. Хань минь задлан энтерт орно. Ядаж төрсийг нь өмсүүлчихгээд шаагаад миний дөө ядаж төрсийг нь өмсүүлээ тэгхүү гэсэн. Юу яриад байгаа юм бэ? Орох давуу мавыг нь авчирч өгөөч гэд загнуулсан. Ингээд л хорвоо дуусч байгаа мэт. Ажил явдал өнгөрч би 49 наснда бэлэвсэрч үлдлээ. Ханаа алдсны дараа орой болохоор ихэ. Өнөө шүнийг яаж барна гэж шанална. Өглөө болоод гэгээ ороод ирэхээр баярлна. Хамт олонтой байсан тул даалд авч гарчтэй гэж одоо боддог юм. Үхмээр санагдана. Гэвч үр хүүхэд ачцээ нараа аав ээжигээ бодно. Цагаа тулахаар хүн өгч чаддгүй юм билээ. Амьд явах гээд амьдрах гээд зүтгэлээ. Айцаасаа болж нойр хөдөлд ороод ганцаардсан, турсан, ядарсан хүн болсон. Сүүлдээ сэтгцэн эмчдэр очиж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэсэн. Заавал ийм ууж байж унтдаг болчихсон.
Ингэж яваад гэртэйгээ ойр нэгэн сэтгэл зүйч байдгийг сонсоод тэр хүн дээр очисон. Би өглөө хүрэл жаахан унтаад шүн унтахгүй. Орой ажилласаа иртэл аав маань хаалган дээр чи зүгээр үү гэд зогсож байна. Би зүгээрээ яасан гэсэн чинь би өглөө чам руу ярьсан чинь чи согтуу байсан гэж балаарад. Та чи юу ярьж байна? Би тантай ярьсан юм уу л гэлээ. Гэрт ортол унтлахын өрөөний өмнө ширээн дээр нойрны эмнүүд. Миний аав цагдаагийн ажилтан байсан болохоор за энэ одоо юу болж ийн доо гэж дуун чангарлаа. Би ч үнэнээ л хэллээ. Маргааш өглөө наав надтай зэрэгцэж гараад маш сайн ховсоор эмчилдэг эмчтэй уулзсан. Ховсон доор эмчилгээ хийлэг. Би төлбөрийг нь төлж гисэн гэв. За ингээд 10 хоног сургалтанд явах ажлын хажуугаар ажилтай болов. Эмчилгээний эхний өдөр. За та өөрт тохиолдсон хамгийн таагүй эмгэнэлтэд дурсамжаа санаа зовлохгүйгээр яриарай гэлээ. Би ч дотроо онгоот л уйлаад хань минь галт тэрхэн цусаар бөөлж өд тэгээд загнуулаад ингээд хоёр алгаараа хувинлуу хийгээд гэд уйлаад л ярьлаа. Та санаа зовох зүйлгүй, уйл орил ямар байна, бүгдийг нь гаргал гэж байна. Дараа нь намайг тайвшруулаад твдүүлтэл би нам унтсан байсан. 1 2 3 гэд сэрлээ. Маргааш өглөө ирээрэй гэв. Өчигдөр уйлаад ярьчихсан чинь уужраад ч юм уу жаахан сэтгэл сэргээд айтайхан болчхоор нь маргааш нь дуртай очлоо. За тэгээ дахиад өчигдөр ярьсныг одоо бүр 50 дэлгэрэнгүй ярьтаа гэв. Би өчигдөр танд ярьсан штэ гэсэн чинь зүгээрээ та дахиад ярьчихаа уйлаад ч хамаагүй гэд дахиад л өчигдрийнхөөсөө арай гайгүй уйлаад ярьлаа. Тэр газар нэх гоё эвтэйхэн ортой төгөн дээрээ хөвтүүлээд унтууллаа. Тэгээд л 1 2 3 сэрээрээ гэдэл. Маргааш 10 цагт ирээрээ гэд маргааш нь дахиад очиход дахиад яраарай нөгөө таагүй зүйлээ гэв. Тэгсэн миний уур хурч өнөөдөр үү дахиад уу гүй дахиад ингэж дахин ярмааргүй байна гэтэл юмч дахиад ярьчихаа л гэд байв. 3 дахь өдрөө ярихдаа юм уйлах амар ууртайгаар ярьсан. Тэгээд дахиад ховсонд оруулаад унтуулаад дахиад 1 2 3 сэрээрээ. Энэ мэтчлийн эмчилгээнд яваад арай дажгүй сэхээ авч ухаан орж унтахтайгаа болсон доо. Амьдралыг туулахад их юм үзэн шүү дүүнараа минь. Бас нэг инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй зүйл бичээ. Ханыг минь өнгөрсний дараа хүмүүс энэ маань ямар хөө байх бол гэж анаж тал талаас харж байдгийн билээ. 2 жилийн дараа надад нэг хүн энэ маань одоо яах бол арх ууж тамхи татах вэ? Янз бүрийн юмтай явуулдаад баларх вэ дээ энэ гэж бодож байсан шүү. Гэтэл миний найз мундаг юм уу гэж хэлж байсан хүмүүс ч байдаг. Бас эвидээ хань чамаг хүүхчгээ хөтлөөд л явдаг байсан. Сайхан харагддаг байсан шүү. Чамаг харахаар өвдөд байх юмаа гэд уйлжиж байсан хүн байдаг юм. Амьдрал мөч ярихтай олон өнгөтэй шүү хүүхдүүд дүүнар минь. Би заримдаа хөгийн юм бодноо. Хань минь өөд бололгүй намайг хаяад өөр хүнтэй суучсан байсан бол би ядаж хаяахан ч болов барааг нь харахгүй юу? Хэрүүл хийж очиод далмаар нь барааг нь харж байсан да гэж солиотэйч гэмээр бодол төрнөө. Харах бараагүй, хаах сураггүй, ямар ч барих барьцгүй, ертөнцөөс алсад аниргүй алга болчих чинь хэцүү дээ хэцүү. Хамгийн амар зүйл бол хагцал өвчин зовлон шүү. Хүн хорвоод ирэхдээ нүцгэн ирээд нүцгэн боцдог гэдэг үнэхээр үний юм билээ. Ёстой ганц үнэн нь төрсийгээ өмсөж өгөх ирэхгүй юм билээ. Энэ амар шунаад уулаар нь усаар нь хулгайлаад цуглуулад байгаа улсууд юуны төлөө ингэж үхэн хатан нэр төрөө алдан адлуулан баяждаг юм болоо гэж одоо хүртэл гайхдаг нуух юм гэсэн загтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За сонсогч байгаа Томас том чанга тэрвэрий. Би яг нөгөө хань минь өөд бололгүй намайг хаяад өөр хүнтэй суучсан бол би хаяад очиод хэрүүл хийгээд чамаагүй барааг нь харна гэдэг хэсгээр бүр амар уйлсан. Бүр үнэхээр сэтгэлээ барьж чадаагүй. Тэгээд манай хүн ч гэсэн элэгний асуудалтай болохоор надад энэ хөө загтал нэлээд хүнд туссан. Тэгээд сонсогч маань сүүлийн хэлсэн үг бас нэлээд дааттай үг байсан. Нэрээ бүх хүн л энэ хорвоогоос нүцгэн буцхаас хойш те их орноо цөлмөж хулгайлж нэр хүндээ алдаж ингэж амьдрах ямар ч хэрэгтэй байдгийн бол ингээд нэг хүн ч гэсэн ойлгож ухаарад цаашгаа бас шеэрлээрэ гэж хүсмээр байна. Ингээд дараагийн сонсогчийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Бас нэгэн хүчрхийлэл дурдж байсан түүхээ хуваалцж байгаа та уучлалт хүсье. Эхлэхээс өмнө зөндөө бодож дотор хөөрсөн ой санамжаа цэгцэлж байхад цаанаасаа зүр хүчтэй үтстэй цохлоод байна. Би дээрээ нэг ах хоёр ихчтэй айлын баг. Ах надаас 13 насаар ах.
Тухайн үед би эмээ өвөө аав ээж гээд наймуулан амьдардаг байлаа. Би 5-6 настай байсан үе гэхээр ах нилээн том болчихсон дүүгээ эд хамгаалж хайрлах насн дээр ирчихсэн байсан гэсэн үг. Гэхдээ миний ой санамжинд 2 катар үлдсэн. Нэг нь угаалгын өрөөнд намайг хөтөлж оруулаад чиш гэд чимээгүй болгоод миний өмдийг тайлж намайг хүүтэн пэлтан шалан дээр хэвтүүлж байгаа. Улаан хөрөнд дүрлжин пэлтаа доороос хайрах, чихэн дээр чимээгүй амьс хадах чимээ. Төд удалгүй намайг босгоход миний өмд нойтон болчихсон, гуйнд мэдрэгддэг байсан. Хоёр дахь нь ихч нартайгаа байдаг жижиг унтлахын өрөөнд яг дээрх шиг үйл явдал давтагдсан. Санаж байгаа л энэ хоёр тохиолдол хоёр л удаа болсон зүйл үү гэдгийг би одоо мэддэггүй. Ямар нэгэн өвдөлт мэдрээгүй болохоор одоо бодоход миний хоёр гуйны завсраар байлаар үйлдэлээ хийдэг байсан юм шиг байгаа. Би энэ тухайн үедээ хүнд хэлээгүй шалтгаан нь чиш гэснээс. Дээрээс нь тэр үед энэ зүйл байж боломгүй зүйл гэдгийг тамж мэдээгүй байсных байх. Энэ тухай том болох тосом ах надад ямар муухай зүйл хийж байсан бэ гэж улам бодогдож дургүй хүрдэг болсон. Ах бид хоёрын харилцаа тийм ч дотн биш. Намайг төрөхөөс өмнө ах эмээ өвөтэй тустай амьдарч байгаад намайг төрөх үед нийтдээ амьдардаг болсон юм билээ. Намайг 10 нас хүрэх үед тэр гадагшаа явж түүнээс хойш 9 жилийн дараа Монголд эргэж ирэх үед нь зөрөөд би гадагшаа явж одоо ч би гадаадад амьдардаг хэвээрээ. Ингээд харахад бид хоёр нэг айлын ах дүү шиг биш, дурсамж дотн гих зүйл огт байхгүй. Тэр гадаадад байх 9 жилийнхээ хугацаанд гэрлөө холбоо бараг л байраагүй. Тэр үед интернет ч гэж байгаагүй. Энэ тухай яагаад яриад байна вэ гэвэл одоо тэр хүнд өвчтэй эмнэлгээр байнга явдаг. Тэр өөрөө надаас шууд тусламж гуйдаггүй ч хаяа ээжтэй ярихаар хамаатны тэр ингэж мөнгө өгөөд, ингэж туслаад, ингэж им авч өгөөд гэдэл ээжэд байнга ярьдаг. Мөн эхнэрийнхэн дүүнэр эмнэлэгт байнга эргэж ирдэг гэх мэтээр шууд биш тойруугаар миний дүүнэр намайг тоодог гэсэн утгатай юм байнга ярьдгийг нь сонсож мэдээд тэр өөрийнхөө хийсэн зүйлийг мартчихдгийм байх таа гэж бодогдоод өөрт нь чи тэгсэн бидтэй гэд хэлчихмээр санагдаад байх юм. Тэр аавын талын хамаатнуудтай биднээс илүү дотн өссөн. Энэ нарийн ширээнийг мэдэхгүй манай хамаатнуудад бол ахыгаа тоодоггүй тэнэг дүүнар л харагддаг байх. Аав гэгчээс үгээр идэж амьдралд оролцсон байсаж өөрсдөө яаж туслаж байгаагаа мэдгдүүлэх гэсэн дуудлага ээжид маань их хэрдэг. Гэхдээ би тэрэндийн тухай хэлж байгаагүй болохоор тэр ч намайг энэ тухай сандаггүй байх гэж боддог болохоор уулзахаараа юуж болоогүй мэтэл өдийг хүртэл явж ирсэн. Сүүлийн үед эхнэр нь хүртэл миний сторийн дор ахын чинь би юм уу байгаа шүү гэж бичиж орж ирээд улам дургүй хөргөх боллоо. Би энэ бүгдийг санаж байгаагаа түнд хэлчихвэл ичсэн хүн ална гэх чинь болох юм болов уу? Өвчтэй хүнд одоо энэ тухайга хэлээд яах юм бэлээ гэх мэтэр олон талын бодолд автан санаа алдсан гэсэн захидлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээ захидлуучсан сонсогчдоо баярлалаа. Манай сонсогчдод доор энэ хүү сонсогчдоо зориулаад сэтгэл бичээд өгөөрэй. Ингээд дараагийн захидлыг эхлүүлцгээе. Би 17 та охин хүүхэд ээж аав нэг дүүгийн хамт амьдардаг онц сурлагатай даруухан төгсөх ангийн сурагч. Манайх дундаж амьдралтай гэр бүл өөрийн гэсэн 3 машинтай, 3 гаражтай, лизингээр авсан том байртай. Аав маань төрийн албан хаагч цалин багтай, ээж маань хувийн жижиг бизнестэй өндөр орлоготой. Бусдын нүдээр мөн ээж аавын нүдээр бол 16 долоотой бид хоёр юунаас ч хинээс дуталгүй өсч буй харагдана. Бодит амьдрал дээр гарын мөнгө гэж барагтаа ээж аав өгдөггүй. Энэ маань надад үнэхээр том асуудал мэт санагдаж байна. Та бүхэнд болоод ээж аавд маань 17-тай хүүхэд юу л хэрэглэж шалив гэж оройн хоолтой бол болоо биз гэж бодогдтол байх. Би өндөр хэрэглээтэй биш ч сургууль дээрээ үлсгэл юм идэх, найзуудтайгаа хичээл тараад жоох юм идэх, кофе шопт суух, найзын төрсөн өдөр болох. Сартаа ганц 2 ангийн хөвгүүдэд дагаж ангийнхаа огттой PC орж үзэх. Нүүрний үнэхээр асуудалтай учраас бүтээгдэхүүн авах. Энэ цаг үед охин болж төрснийх нүүрээ будах, элсдийн ерхий шалгалт өгснийх ном авах. Шалгалтанд бэлддэг апт бүртгүүлэх. Инээ тэрэгэд жижиг сажиг гэлтгүй зөндөөл мөнгөний хэрэгцээ гарна уу? Ээж аав маань хүүхэд мөнгөөр яадیں۔ Гэртээ ирээд идэж. Тэр ном чинь онлайн байдгүй юм уу? Гэх мэтэр. Өдөрт 4,000 төгрөг данснаас нь гарчвал хулгайч шиг битгий мөнгө аваад байлгина. Лизинг төлн битгий надаас мөнгө асуугаад байлгина. Би уг нь их мөнгө асуудаггүй шүү дээ.
Ажил хийх гэхээр нэг бол хичээлийн цагтаа давхцсан эсвэл олдохгүй. Хэрвээ хичээл дараад хийн гэвэл аав ээж юу тутлаа гэж ажил хийгээд байгаа ингээд хичээлээ хий гэж загнана. Хичээл хийдгүү гэвэл хийдгээ. Сургуультай тавтчихсдаг. Зүгээр айл алийг нь хослуулж л байх гэсэн юм. Хичээл дээр хичээлээ хийчихдэг, хичээлээ дараад найзуудтайгаа юм идчихдэг л баймаар байна. Гэвч яаж ч хэлсэн ээж аав маань бол ойлгохгүй байна уу? Аав ээжигээ юунд ч буруутгав дээ. Одоо үеийн хүүхдүүдийн өмсөж, зөөх, идэж уухаар нь яаж ярлал уралтыг тэд нар мэдэх биш. Надад олддог ажилч гэж байдаггүй юм байна. Аав ээж маань ч надад мөнгө өгөхгүй юм байна. Эцэст нь би ах хүнтэй уулзахаар болсон. Намайг хөөрхөн болохоор хамт байгаа ч гэсэн. Надад хэдэн ч төгрөг байсан, хамаагүй бүгдийг нь өгье гэсэн, туслая гэсэн. Надад үнэхээр мөнгө хэрэгтэй байсан учраас би зөвшөөрч гисэн. Уг нь 100 мянга 200 мянга байхад сардаа хангалттай ч 100 мянган төгрөг надад яагаад ч олдохгүй болохоор зөвшөөрч гисэн. Ингээд би муу хүүхэд болчихсон уу? Уйлахаас өөр надад чадах юм алга да. Эцэст нь зүгээр энэ подкастыг сонсож байгаа ээж аавуудад охин хүүхдтэйгээ ярилцж байгаарай. Юунд яг ямар учраас мөнгө хэрэгтэй байгааг нь асуучхаж байгаарай. Их мөнгө гэхгүй зүгээр л хоолнд нь битгий мөнгө харамлаарай. Охиноо начиг юм байдал битгий хүргээрэй л гэж захиах гэсэн юм. Уншсанд баярлалаа гинэ. Йоо болоорэ миний дөө битгий тэгэрээ. Яасан хэцүү юм бэ? За миний зүгээс зөвлөхөд бол за ээж аваартаа ивэр хилээд гуйгаад говшаад бүр болохгүй болоод тесрэлдээ. Ойрлоод чарлаад тэ надад тийм юм хэрэгтэй та нар ингээд өгдгөө намайг станараа дутаалаа англиа тэглээ ийм тийм байдаг тэгвэл би ингэж шүү гэд бүр болохгүй л айлга сүрдүүл ямар ч гэсэн хэрэгцээтэй мөнгөө ээж автагаа тохир тэ 100 хэрэгтэй 200 хэрэгтэй энийг ингэж өрн ингэж зарцуул ингээд тэ мэдээж миний хувьд бол энэ охин айгуу сайн охин юм шиг байна. Тэгээд ээж аваар нь мэдээж итгэнэ. Яагаад сонсохгүй яваад байна вэ гэхээр хитрхи хүлцэнгүү дуу гаяг ингээ болоод байгаа юм шиг ингээд чимээгүй яваад хахаар ээж авч ойлгохгүй штэ. Бүр болохгүй бол чатар ингээд бүх юм авчлаа тий. Чатар ч юм уусгүй бол цаасан дээр захиа бичээд хөрөгчөндөө наадагсан жоо тий. Ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийл. За тэр сүүлийн арга бол үнэхээр буруу шүү миний дөө. Чи насаараа үлдсэн насандаа харамсаж амьдрах болно. Үлдсэн насандаа чиний бүх үнцийг ингээ унтарч амьдрна гэж ойлгоорой. Тэгэхээр миний дөө тэр замаар хизээж битгий яваарай. Чамаас чин сэтгэлээсээ гуй, чанга тэрвэрлтээ гэлгээ. Зя тэгээд манай сонсогчид бас юу гэх юм байгаа доор сэтгэлвчээрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэхүү захаа задрах өдрийн мэндийг та бүгдтэй дэвшүүлье. Үеийн үр гэж үнэхээр байдаг уу? Заримдаа ч амьдрал надад арай л хадуу хандаад байх шиг санагдах юм. Уг нь ээж аав гэх хүмүүс амьд сэрүүн байдаг л да. Гэхдээ яг өнчөө хүүхдүүд чиг өссөн. 7 настай ээж аав маань салж 2 эгчтэй ч гэсэн өөр айлт өсцгөөсөн. Ээжгээд үгэнд 2 жил шахуу ээж аавынхаа царайг нэг ч харалгүй амьдэрсэн. Ээж маань гинтэл нэг өдөр тоогоон чинээ том гидстэй хүрээд ирсэн. Ээжийн дүү гэрээ барьж өгч бид хоёрыг тусад нь гаргалаа. Ээжийн найз залуу гэх хүн байнга ирдэг болж ээж ч удалгүй амарчж би охин дүүтэй болсон юм. Дөнгөж 4-р ангийн жаахан охин байсан. Ээж ажил хийнэ гэж намайг сургуулиас минь гаргаж би дүүгээ тэрврээд өдөржин найзуудтайгаа гудамжинд тоглож ордог байсан. Гэтэл ээж минь дахиад л жирэмсэн болж 2хан насны зайтай ахаад дүүтэй боллоо. Баг дүүг гараад л удалгүй аав гэх хүн нь яваад өгсөн. Тэр үед би дэндүү балчир байсан болохоор юу ч мэдэхгүй. Гэтэл тэр хүн ихнэр хүүхэдтэй хүн байсан юм байлаа. Түүнээс хойш тэр ахиж нэг ч үзэгдээгүй. Миний санаж байгаагаар ихнэр нь гих хүн манайхаар нэг ирээд явж байсан санагддаг юм. 2 нялх дүүгээд хөрөөд 7 хоногтойгоос ястал ээж шиг нь чирж өссөн дөө. Сүүгийн найзуудтайгаа хувааж уучаад хар цагаар өгж хадлуун тулчихдаг байж үлээ. Ээж маань их л ажил ихтэй шөнө ирээд л өглөө явна. Бид нарыг яаж байна ээж байна ёр таахгүй. Ингэж амьдрал үргэлжилсээр 2 дүү маань сургуульд орж аваа өөрсдөө явдаг болоход би 16 нас хүрсэн байсан. Толгоноос минь сургуульд сурах юмсан гэсэн бодол ёр гардаггүй байсансан. Гэхдээ би их сэргэлэн цаваа охин байсан шүү. Тухайн үедээ явж сургалсаар байгаад альбом бос боловсрал олгодог газар сурч 9 гэрчлэгээтэй болоод авлаа. 9 төгссөн хүн чинь ахиж давраад оройгоор сурдаг сургуульд 12-ооч төгсөөд авлаа. Энэ хооронд нөхөртөөгөө танилцаж анхны харцаар дурлаж, дүүлэн нисэж, 4 жилийг өнгөрүүлж аав ээж гих алдрыг зүүж сайхан хүүтэй болсон. Анхныхаа хайрыг амьдралаа болгосон би азтай бүсгүй гэж багтаж ярих их дуртай.
Өөрөө аавын хайрыг үзэлгүй өссөн болохоор нөхрөөсөө аав гэж ямар гоё хүн байдаг юм бэ? Юм болгоноос өөр хүүхдээ харамтлаж хамгаалаад орой болгон хүүхдүүдтэй нууцаар элдв юм өгөөд л шөнийн хитэн цагт ч байсан хүүгийнхаа хүслийг биелүүлэх гээд дэлгүүр хайгаад л явчихна. Сайхан, дэндүү сайхан. Хүмүн араасаа охиндууд агуулж манах гэдэг айл хүүтэй охинтой болж хүслээ гүйцээсэн. Охин маань аавда их хайртай. Хоёр өвөр минь аавтайгаа дэндүү адилхан. Энэ хооронд ээж минь ахаад нэг эрд дагаад хоёр дүүг минь 10 жилээ арай төгсөж амжаагүй байхад нь хаяад явчихсан. Ингээд манах гэдэг айлд ахин хоёр хүн нэмэгдэж хоёр дүүгээ яаж иж байгаад мэрэгчлээ болгоно гэж зүтгэсээр хоёуланг нь коллеж төгсгөж ажилтайж болцгоо. Энэ хооронд хоёр хүүхэд минь аваа болоод би өөрөө мэрэгчлээ болно гэж явсаар ичнээгээр ойтон боллоо. Гэтэл тэр орой амьдрал минь ор вонгороо иргсэн юм. Нөхөр маань уучсан ирсэн. Би нэх уцыг нь үздэггүй хүн гинтэл уцыг нь шалгачихсан. Хайртай шүү хайраа өглөө ярэ гэсэн мессеж. Олон удаа уншсан. Хоёр хүүхдээс ирээж хоёр дүүтэйгээ найз ахлуугаа явуулж хаад ойрлж, чарлж, уйлж, унжиж бөөнлөн болсон. Тэр юу ч хэлэлгүй өглөө нь ажилдаа яваад орой нэрээгүй. Ингээд худлаа өнө уучлалт гуйж эсвэл тостаа өрөөнд унтаж хоорондоо юу ч дуурахгүй хоёр хүн болоод 2 сарыг өнгөрөөлөө. Уг нь бит хоёр хоорондоо их л дотно ямар ч асуудалгүй сайхан амьдардаг байсан юм. Тэр хүн нэг л худлаа байсан. Нөгөө хүүхэнтэйгээ сүүлийн 3 жил явуулсан байсан. Угаасаа байрнаасаа гарах хугацаа болсон байсан тул хоёр хүүхдээ хоёр дүүгээ аваад айлын хашаанд гэр бариад амьдарч эхэлсэн. Зүгээр л тэр хүнийг ирээд бид гурыг аваад явах байх. Ингэж нэг сайн хашрааж авъя да гэж бодож хүлээсэн. Гэтэл тэр хүн ирж хүүхдүүдтэйгээ уулзчаад л яваад өгнө. Гараад явах болгонд нь зүрх зүсэгдэж, шүн өдрөгөө уйлж, өдөр болгон хөөх талаар бодож, ийм хурдан бид гурыг мартчихдаг юм байх та гэж дэндүү их гомдсон. Гэтэл тэр хүүхэн биений юм агуулгаж хажуудаа тушуулжээ. Яагаад ч юм тэр үед хоёр дүүгийн маань аавынх нь ихнэр яаж зовж шаналдаг байсан болоо гэж маш их бодсон. Энэ хорвоо дээр элэг бүтээн айл гэрэг үүмэл шиг муул хаач байхгүй шүү охид бүсгүйчүүд минь. Гэр бүлтэй хүнтэй л битгий уулзаарай. Энэ бүх зүйлээр ээжийнхээ хийсэн үйл өөрийг би үрж байна даа л гэж хүлээн зөвшөөрсөн дөө. 2 жил гарсан болж байна. 3 жилийн өмнөх би, одоогийн би дэндүү ялгаатай. Нүд маань нэгдэх шиг л болж байна. 31 наснда 15 жилийн амьдралдаа цэг тавьж төсөөлөлж байгаагүй амьдралаар амьдарч эхэлсэн дээ. Өөрийгөө ингэж их зориг гаргаж тэр хүнээс юу ч гуйхгүй амьдарч өмнө нь байснаасаа өнгө орж хоёр үрээ юугаар ч дутаахгүй байлгаж чадаад байгаадаа өөрөөрөө их бахархаж байгаа. Өмнө нь бол олон жил хүүхдээ хараад нийгмийн харилцаа байхгүй гэртээ сууж энэ хөнгүүгээр хизээч амьдарч чадахгүй л гэж боддог байлаа. Нөхөр ажил хийгээд би дэндүү хулчгаар зориггүй, зориггүй амьдарчээ. Одоо бол маш их зоригтой дэндүү сайхан бодолтой болсон. Нэрээ энэ хооронд бас сургуулаа төгсөж мэрэгчлэрээ ажилд орсон. Энэ амьдралдаа надад хийсэн нэг ч буруу юм байхгүй. Чин өмнөчээр амьдарч ирсэн намайг бурхан нэг л өдөр шагнах байхаа гэдэгт дэндүү итгэж байгаа. Ээж маань нөгөө хүнтэйгээ жил ирэх тусам л ууламд ордож архинд гүн орсон. Бас экс маань нөгөөдөгтэйгөө яг нийлж амьдраагүй. Гэхдээ бас салаагүй. Бүх зүйлийг дуусгаад очин харанхуй нүхэнд орчихсан юм шиг юу ч хийж чадахгүй байна. Намайг авраач дээ гэсэн. Үнэхээр л тэр хийлгсэн хармуу юм бидний амьдрал нөлөөжтэй гэж итгэдэг. Сэтгэл готрал гэж аимшигтай зүйлийг би яриад тулаад өвхөн л гих бодол тархинаас гарахгүй бүх зүйл хүнд санагдаж нөхрөө явсан дэвлэрэхгүй зүүд юм шиг нэг жил гарын явсан. Өөрөө өөртөө тэмцэж энэ бүхэн үнэхээр болоод байгаа бодит байдал юм байна гэж нүүр тулж хүлээн зөвшөөрч эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам би эдгэрч байгаагаа мэдэрдэг. Уучлсан. Тэр хүнийг одоо ч гэсэн маш их сандаг, өгүүлдэг, хайрладаг. Бүх зүйлээ минь эзэн, хоёр үрээ минь эцэг. Одоо ч хайртай, туулаад л гарсан туучаад л өнгөрөндөө энэ амьдралыг. Баярлалаа та нартаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань л гээжээ. За цагтэлбсэн сонсогчдоо баярлалаа. Үлийн үр гэж үнэхээр байдаг гэдгийг бараг л цагтэлбөрийнхаа ханаас ойлгож байна. Сүүлийн үед ирсэн цагтл болгон дээрээ бараг уйлаад идэг болжээ. Одоо нас яваад ч тэр юм уу гэдэг шиг нэрээ. Тэгээд энэ хүү цагтл дээр дүүгийнхаа сууг найзуудтайгаа хувааж уучаад тэгээ харцаагаар хөгждөг байсан гэдэг хэсэг нэлээд сэтгэл эмзэглүүлж байсан. Тэгээд сонсогч байгаа чангаас чанга тэрвэрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би 27 настай эмэгтэй ганц бие ээж, одоо үед ганц бие ээж байна гэдг нь их түгээмэл болчихсон.
Би тэрэнд нь маш их эмзэглэж явдаг нэгэн. Ганцаараа хүүхдээ өсгөж байгаа эмэгтэйчүүд хүнд хүчээр амьдралыг давж туулдагч сошиал орчинд хизээж түүнийгээ ил ярьдаггүй. Харин эсрэгээрээ хүүхдийнхээ эцгийг хог новш болгож яриад салсныхаа дараа сайхан амьдарч байгаа мэтээр бичиж өөрийн амьдралын хэцүү бүхнийг тэрхэн хэд өгүүлбэртэй гоёор төгсгөж хүмүүст хүргэнэ. Гэвч тэр бүхэн нийгэмд ямар хор уршиг бий болгож байгааг хизээч мэдэхгүй. Тэрхэн зур өөрийн хичээж амьдарсан амьдралаа хүмүүсээр магтуулан сэтгэлээ тайвшруулна. Би тэр хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Ганцаараа хүүхдээ өсгөхийг амархан ингэж болдгийм байна. Бусад хүмүүс ингэж чадаж байхад гэсэн бодлыг хүүхэд залуучуудад суулгах үедээ гэж айдаг. Ах бид хоёрыг ээж минь ганцаараа хоёр хүүхдээ юугаарч дутаахгүй өсгөж боловсрал эзэмшүүлж зөв хүн болгосон. Би хүүхдийгээ автаа 2 дугаар курст байхдаа танилцсан үеэр гэж дотноссон. 2 гэрээрээ ордог болж 2 гэрийнхэн манч мэддэг болсон. Тэрч бас ганц бие ээжтэй өссөн, айлын ганцгүй байсан. Уудлгүй бид хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд гэрийнхэндээ яаж хэлэндэ гэж айхын зэрэгцээ миний дотор нэг бодол орж ирлээ. Би энэ хүнтэй гэрлээд цаашдаа хамтдаа амьдрах юм байх та гэсэн эргэлдсэн бодол. Гэсэн ч тэр бодлоос минь илүү хүчтэйгээр мэдрэгдсэн зүйл бол миний ээж болох хүсэл. Багасаа би ээж болохыг хүсдэг, амьдралын минь туйлын зорилго бол сайхан гэр бүл бүтээх байсан юм. Бид гэрээхэндээ хэлж 2 талд минь зөвшөөрч бид 2 гэр бүл болохоор болсон. Тэр намайг жирэмсэн гэдгийг мэдснээс хойш үргэлж намайг асарч халамжилж тухтай байлгах гэж хичээдэг байлаа. Тэр бүхнийг харсны дараа надад бодогдсон тэр бодол миний эргэлзээг багаар арилгаж эхэлсэн. Үүндээ тэр бүхэн ил харагдаж байгаа шигэ байгаагүй сүулдэн л мэдсэн. Хевлэдэх үрмэн 4 сар хүрээд тэнтчихсэн. Тэр үед түүний ээж нь мэдээг дуулаад маш их баярлаж байсныг эмнэлгийн үүдэнд ээж минь харснаа надад хэлээг өнгөрөөсөн юм билээ. Энэ явдлын дараа би нөхрөөсөө өөр хинтэй ч харьцаагүй хагасчил болсон. Энэ хугацаанд тэр намайг огтхон ч орхилгүй сэтгэлээр дэмжиж үргэлж намайг гониглуулахгүй гэж хичээж хийж болох бүх зүйлийг хийж өгдөг байсан. Гэсэн ч өдөр бүр гадаа хүүхдээ салхилуулах ээжүүдийг харахаар сэтгэл өвдөж уйлж чадахгүй буглаатаа цаг хугацаа өнгөрсөн. Гинтэл бурхан намайг харж үзүү гэлтэй би дахин үртэй болсон. Түүнийгээ мэдээд маш их баярлан түүндээ хэлтэл тэр огт баярлахгүй царай нь бараагаад энэ талаар дараа ярилцъя гэд өөрийнхөө гэрлүү явсан. Үүний дараа тэр надад би гэрээхэндээ энэ тухай хэлж чадахгүй, хэлхийг хүсэхгүй байна. Би чамд хайртай байгаа хэдийн болсон. Би дахиж чамтай хамт байж чадахгүй. Чи нэг бол хүүхдээ сонгоод цаашаа ганцаараа яв. Эсвэл намайг сонгоод хүүхдээ авах уу гэсэн. Мэдээж би хүүхдээ сонгосон. Дахин хүүхэдтэй болсон гэдгээ мэдэх хүртэл тэр надаас уйдсан, эсвэл залхсан, хайргүй болсон юм шиг үйлдэл нэгч гаргаагүй атлаа. Гэрийнхнээсээ айсандаа, надаас залхсандаа өөрөө авгүй өссөн хэрнээ өөр хүүхдээ тийм амьдралыг туул гэд хаяад явсанд нь маш их гомдож үз ядсан. Гэсэн ч би түүний айцыг бодит болгох гэлгүй гэрээхэнд нь юу ч хэлэлгүйгээр хүүхдээ төрүүлсэн. Одоо бол хүмүүний эрүүл сарвал сайхан өсөж байна. Хэдийн нөхөр байхгүй ч гэсэн би өөрийгөө хизээч хүүхдээ ганцаараа өсгөж байгаа гэж хэлэхгүй. Миний эргэн тойрны ах トゥ хамаатан садан тэр дундаа ээж минь надад хамгийн их тусалдаг. Намайг хайрладаг хайраасаа ч илүү хүүг минь харж ханддаг. Ганц би ээж гэж хэлэгддэг боловч тэдгээр хүмүүс хизээч ганцаараа байдаггүй шүү. Энэ түүхээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хүнийг хийсэн гой сайхан үйлдэлээр нь дүгнэж болдоггүй шүү. Хүнээс сайн таньж байж дотносох хэрэгтэй гэдэг ч хүн цаг хугацаа өнгөрөх тусам олон янзаар өөрчлөгдөж хувирч байдаг. Хүний амьдралын үнэт зүйл хүртэл насан турших байдаггүй. Тэгэхээр өөрийн далд ухамсар зүүн совиндоо итгэж байгаарай. Таны далд ухамсарт та багхан ч гэсэн тэр хүнд эргэлзэж байвал тэр дуу хоолойндоо итгээрэй гэж хэлхийг хүссэн юм. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Дэмждэг шүү гэсэн захидлыг нэгэн сонсогч байна л гэжээ. За сонсогчдоо баярлалаа. Чанга тэмрэлтийг илгээе. Та бүхэн минь цагтлаа бичиж явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичгээд болно мөн. Ганцхан комент үлдээхэд л та манай сувгийг дэмжиж байгаа гэсэн үг шүү. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлөе. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Бай.